За энэ удаагийнхаа дугаараар хэрвээ та бүхэн эзэмшлийн болон өмчлөлийн өөрийн гэсэн газартай за мөн энэ газрынхаа зөвшөөрөл, кадастрын зураг инээд тэрийг авахын тулд маш удаан хугацаагаар газрын албан дээр дугаарлан зогсдог, мөнгө төгрөг болон цагаа үрдэг байсан бол энэхүү асуудлыг хэрхэн шийдэж мөнгө төгрөг болон цагаа хэмнэх талаар та бүхэндээ хүүхний санхүү нэг цуурлаараа хүргэж байна. Анхаарлаа тавин хүлээн авч үзнэ үү? За тэгэхээр өмнөх дугаараараа e-Mongolia аппликейшнийг ашиглан хэрхэн өөрийнхөө 1072 хувьцаа болон за цэнхэр ягаан тасалбарыг шалгаж болдгийг заасан болвол за хэрвээ энийг үзээгүй хүмүүс байхан бол description-гээр ороод за линкийг тавьсан байгаа энэгээр үзэж болно. Энэ удаагийнхаа дугаараар e-газар буюу e-газар.gov.mn вебсайтаар орон өөрийнхөө эзэмшлийн газрын талаарх мэдээллүүдийг хэрхэн авах талаар та бүхэндээ зааж өгье. За тэгэхээр энэхүү хуудсан дээр ороод та бүхэн маань бол төрөл бүрийн өөр мэдээллүүдийг авах боломжтой. За мөн бас энэ маань бол аппликейшн буюу Android болон Apple утасны аппликейшнуудтай байгаа. За тэгэхээр та бүхэн маань зөвхөн вебсайтаар нь биш мөн аппликейшнаар нь ороод ашиглаж болох боломжтой. За ингээд өөр олон төрлийн боломжууд энэхүү вебсайт маань бол та бүхэнд минь ойлгож байна. За энэ нь бол засгийн газраас хэрэгжүүлсэн энэхүү төсөл байгаа. За тэгэхээр хамгийн дээр нь систем нэвтрэх гэж байж байгаа. За энэ дээр дарах юм байгаа. За ингээд систем нэвтрэхэд орохын тулд бол мэдээж иргэний дан буюу хуулийн этгээд энэ дан системээр орох ёстой. За энэхүү дан системээр ороход бол та бүхэн маань тоон гаруй хэсэг за мөн нэг удаагийн кодоор бол орох боломжтой. Мөн бас банкны эрхээрээ орох боломжтой. За миний хувьд бол энэ удаадаа тоон гаруй хэсгээр оръё. За тэгэхээр өөрийнхөө эргээсрийн дугаарыг оруулаад нууц үгээ оруулаад за ингээд нэвтэрч болно. За нэг бол та бүхэн бол банкны эрхээрээ ямарваа нэгэн өөрийнхөө ашигладаг банкныхаа мэдээллийн дагуу орж болно. За ингээд нэвтэрч ороод дараагийн хугацаанд уулзъя. За ингээд тоон гаруй хэсгээр нэвтэрсний дараа таны зураг мэдээлэл тань гараад ирнэ. За энэ дээрээ дарна. За ингээд дарахаар бол ерөнхийдөө таны мэдээллийн утсан дээр ороод ирж байна гэсэн үг. За нэгдүгээрт нь бол нийт надад хэдэн газар байгаа юм бэ? За хичнээн хэмжээний би өргөдлийг явуулчихсан байгаа юм бэ? За ингээд хувийн хэрэглэгчийн мэдээлэл, гар утас, таны хаяг бүх мэдээллүүд байна бол энэ дээр ингээд байж байгаа. За тэгэхээр бид миний газар гэдэг зэслүү орно. За миний газар гэдэг зэслүү орохоор тань дээр байгаа бүртгэлтэй газруудын байршлуул болон бүх зүйлүүд нь одоо ингээд гараад ирнэ. Эзэмшлийн дугаар, одоо шинэ өргөдлийнх нь одоо төрөлж гэдэг юм уу тий. За энэ дээрээс та бүхэн маань бүр төлбөрөө төлөх боломжтой. За хэрвээ та бүхэн жилд нэг ногддог эзэмшлийн газрынхаа төлбөрөө төлж амжаагүй байхан бол банкн дээр очиж дугаарлал зогсох эсвэл газрын албан дээр очиж дугаарлал зогсож цаг өрөх, мөнгө өрөх хэрэггүй байх нь байна. Зүгээр л энэ дээр төлбөр төлөх гэдэг дээр дараа одоо ирсэн байгаа нэхэмжлүүд буюу хэдэн сарын хэдвэр жилийн одоо нэхэн төлбөрүүд төлөх ёстой вэ гэдгийг нь бол банкны QR кодоор бол ингээд төлждөг байх нь байна. Энэ дээр бол маш амархан одоо бүх зүйлүүдийг бол хийдэг байх нь байна. Хамгийн чухал нь бол та бүхэн маань бол газрынхаа одоо байршлыг одоо харж болдог байгаа. Энэ дээрээ дарах юм бол байршил гарах гэхээр төр хүлээхээр ингээд байршлага ингээд автоматар очоод таны одоо газар маань хаана байгаа вэ гэдэг байршил нь бол ингээд гараад ирдэг байгаа. За ингээд доор нь кадастрын зураг хэвлэх гэж bijдэг тийм. За энэхүү кадастрын зураг хэвлэхийг бол өдийг хүртэл бол та бүхэн маань бол маш удаан дугаарлаж очиж одоо авдаг байсан бол одоо бол шууд өөрийнхөө компьютероос принтерлж аваад за ингээд авах боломжтой байт юм байна. За тэгэхээр бол энэ бол маш том цагийг хэмнэсэн асуудал болж байгаа тийм. Тэгэхээр та бүхэн маань кадастрын зургийг хэвлэх гэж тарлаа. Газрын маань байршил нь гараад ирнэ. За ингээд кадастрын зураг хэвлэх гээд дахиад дарна. За ингээд дарахаар та бүхний маань кадастрын зургийг бол PDF файлаар бол татаад авчихсан байна гэсэн үг. За ингээд та бидний мэддэг кадастрын зураг маань бүгд ингээд гараад ирж байна. Байршил болон бүх мэдээлэлтэйгээ. За ингээд энэ баруун доор өнцгт байгаа энэ QR кодоор хэрвээ уншуулах юм бол бүх одоо энэ хүү мэдээллүүд нь шууд вебсайттай холбогдоод датанаас нь бол таны энэ өмчлөлийн эрх, эзэмшигчлийн эрхийг нь бол шууд хүмүүст одоо ингээд шалгуулж болдог байгаа. За тэгэхээр энийг бол шууд ингээд хэвлээд өөрийнхөө гэрчлэгээтэйгээ хамт ингээд аваа явах боломжтой байт юм аа. Тэгэхээр бол та бүхэн маань бол газрын албаар орж энийг бол хэвлүүлэх гэж заавал мөнгө төгрөг өрөх, цаг заваа өрөх бол ямарч шаардлагагүй байдаг байх нь байна. Буцаад орох юм бол та бүхэнд маань бол миний өргөдөл гэж зэс байж, энэ төлбөр гээд байж, энэ хүсэлт гээд байж тий. За энэ дээрээс бол та бүхэн маань бол ерөөсөө газраа шилжүүлэхээс бус за хэрвээ хугацаанд дуусгаж байгаа бол хугацааныхаа шинжилэлт мөн төлбөрийн мэдээлэл гээд бүх одоо таны газартай холбоотой бүх мэдээллүүдийг бол энэ вебсайтаас бол ингээд та бүхэн манчих боломжтой. Тэгэхээр энэхүү вебсайтыг ашиглан та бүхэн мөн вебсайт болон Android болон iPhone-ы гар утасны програмыг ашиглан та бүхэн маань бол цаг заваа бол маш ихээр хэмнэх юм аа. Энэ доор байгаа линкээр ороод эсвэл аппликейшнийг татаад өөрийнхөө энэхүү мэдээллүүдийг шалгах. За мөн бас лавлгаа авах боломжтой. Мөн бусад хүмүүсийн газрын одоо байршлыг бас шалгах боломжтой. За тэгэхээр энэ болон бусад мэдээллийг та бүхэн авахыг хүсэх юм бол манай хувьцаа цэгийн хүүхний төсөв, өрхийн төсөв хичээлээс авч болно. Хувьцаа цэгийн төсөв 1-1 хичээлийг та бүхэн маань үзээрэй. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.